Сайн байцгаана уу? За өнөөдөр болохоор ууршуулагчдын part 2 хэсгийг ярих болно. Ерөнхийдөө бол дараах сэдвүүдийн талаар ярина гэсэн үг. Физик шин чанар. За дээрээс нь тухайн ууршуулагчийг бид нэр хүнд хэрэглэхэд илэрч байгаа хариу урвал нь яагаад илэрч байгаа юм? За тэгээд ямар эффект үзүүлж байгаа вэ гэдэг нэг чухал гэдэг учраас энэ талаар өнөөдөр ярилцах болно. За мэдрэнд болохоор газ exchange-ийн талаар өмнө нь part 1 дээр дурдчихсан. Ер нь бол бид нар аливаалар газ болон цус brain-ийн яг тэнцлийг бий болгох зорилготой гэсэн санаа. Тэгэхээр хөтлөх хүч нь өөрөө газын, диффузийн, градиент бол дандаа парцел даралт дээр яригдчихэдэг. Тэр ерхэн унтуулгатай хаалган дээр бол бид нэр brain болон spinal cord дээр л унтуулгын бодисыг аваачих зорилготой гэсэн санаа. За тэгвэл энийг бид нэр яаж унтуулгын бодисыг ууршуулагчдыг тухайн хүний унтуулад байгаа вэ гэдэг ерөнхий схемийг харуулж байна. За энэ схем дээр анхаарах зүйл нь бид нэр ялангуяа fresh gas flow-гоор дамжуулаад ууршуулагчийг дамжуулж байгаа. Rebreathing system-ээр дамжуулж байгаа. I буюу inspired gas concentration гэдэг нь болохоор нийт авж байгаа тэр хүчил төрөгчийн болон хийн холимгийн хэмжээг концентрацийг хэлж байгаа. Тэгвэл яг уушгин дотор бид нар яг аливаалар цулцсан дотор байгаа хийн концентрацийг болохоор FA гэх том A үсгээр тэмдэглээд тэгээ энэ дотор болохоор бидний яг өгж байгаа тэр концентрацийг хавуулж байгаа. Нөгөө талаар бид нэр өмнө нь дандаа даралтаар ярьжсэн. Жишээлбэл изофлуораныг өгөхөд 9.7 мм мөнгөөсний бага нөхцөл төрөгчийн даралтанд дэд байсан гэхийг даралтаар илэрхийлж болно. За мөн эсвэл концентрацаар нь ингэж илэрхийлж болдог. За тэгвэл харин цулцсангаас цуснд ороод цусны дах концентрацийн болохоор arterial gas concentration болохоор жижиг агаар тэмдэглээд за тэгээ brain энэ ерөнхий схем байдлаар бид нар явах гэдэг. Тэгэхээр гол нь бол FAS brain хүртэлх энэ концентрац энэ унтуулга аппаратаас өгж байгаа концентрац тархинд очихдоо тодорхой хэмжээгээр буурч очдог. Энэ бол шууд 100%-аар өгөөд 100%-аар тархинд очих гэсэн санаа биш. Гол нь бид нэр энэ brain тэгээд blood болон газ альвеолар газ дотор байгаа тэр концентрацийг даралтыг нэг түвшинд байлгах болон тэнцвүүлэх зорилготой байгаа гэсэн. За тэгвэл эдгээр ойлголтыг болохоор газ exchange гэдэг ойлголтоор авч үзэж байгаа. За өмнө дурдж байсанчлан цус болон хийн partition coefficient буюу усамтгай чанар нь бага байж иж буюу концентрац нь цуснд болон альвеоларт өндөр концентрацтай байж иж уусгүйгээр байж иж илүү сайн унтуулна гэсэн санаа. Тэгэхээр энийг илэрхийлэхдээ альвеолар газ concentration-ыг inspired нь харьцуулж гаргаж ирж хардаг. Inspired өгсөн тэр өгж байгаа хийн концентрац шууд цулцанд 100% очих гэсэн санаа хийж байхгүй. Тэгэхээр энийг тодорхойлж жишээлбэл нэгээр өгж байхад 0.7 болж цулцанд очдог ч юм уу тийм ингэж гарч ирдэг. Тэгэхээр дунджаар бол 0.7 гэсэн үг. За тэгэхээр тухайн хийний физик шин чанар, химийн шин чанараас нь хамаарат энэ харьцаа бол ялгаатай байдаг гэсэн үг. Бид нар бол дандаа нэгдээ төхүүлж сайн гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь тухайн сайн унтуулна гэсэн санаа биш, хийн нэвчих чадрыг л харуулж байгаа гэсэн санаа. За тэгвэл энэ болохоор бид нэр яг хийн альвеолар concentration дээр цулцанд очих тэр концентрацийг харьцуулж гаргаж ирж байгаа хгүй. Энэ дээр бол хамгийн түрүүнд очдог нь болохоор эхлээл нэгэл хамгийн түрүүнд очдог минутаар илэрхийлсэн байгаа хгүй. Хамгийн түрүүнд очдог нь болохоор азот bijдэг. За дараа нь болохоор бид нэр дисфлоран гэж яриад байгаа. Дисфлоран бол нэлээд даралт өндөртэй. Бид нэр бол буцлах температур нэлээд өндөр. Энэ blood gas partition coefficient нь илүү бага байдаг учраас илүү хурдан очдог гэсэн санаа. Тэгэхээр ингээд хийнээс ялгаатайгаар энэ графикийг бид нэр ингэж уншиж чадах нь байна. За тэгвэл энэ ойлголт, энэ харьцуулалт нь бол тухайн хүний өөрийнх нь cardiac output-ээс мөн хамаарна. Cardiac output хэдий багтай тусан хангамж харьцангуй багасаад ирсэн тохиолдолд бол энэ концентрацид илүү нөлөөлдөг гэсэн санаа. За өмнө нь бол IV agent-үүд дээр ярьжсэн. Ер нь бол цуцаар өгж байгаа эмийн бодисууд бол дандаа хамгийн түрүүнд vested reach байгаа эрдэнд рүү очино гэх мэтчлэн энэ айгуу чухал. Хэрвээ тухайн хүнийг cardiac output багтай, volume багтай юм уу ийм байхаа тохиолдолд бол бид нэр ууршуулагч бол нэлийн өндөр тухайн хүнд үйлдэл үзүүлэх боломжтой болоод ирж байгаа хгүй. Тэгэхээр cardiac output дээрээ ч гэсэн бид нэр анхаарах шаардлагатай гэсэн үг. За бас нэг чухал ойлголт нь хороо second gas effect гэж байгаа. За second gas effect гэдэг бол тухайн ууршуулагчийг бид нэр хурдан тухайн хүнийг унтуулах зорилгоор хэрэглэж болно. За эрдийн хэрэглээнд бол дандаа ууршуулагчийг хэрэглэхдээ бид нэр хүчил төрөгч болон агаарын холимгийг дандаа ашиглаж байдаг. Энэ хийн холимгийг ашиглаж явж байдаг. Хэрвээ азотыг хэрэглэх юм бол энэ second gas effect гэдэг ойлголт байдаг учраас айгүй хурдан унтуулах зорилготойгоор юм уу хэрэглэж болно гэсэн санаа. За дөрөвний энэ FA
тий alveolar gas concentration-ыг болохоор inspired gas concentration-д харьцуулаад ингээ гаргаж ирсэн энэ үзүүлэлтээр харахад тухайн хийн нэвчмийн чанар нь бол маш өндөр гэдгийг харж болно. Тэгэхээр одоо шилжих чадвар нь өндөр гэж ойлгож болно. Тэгтэл бид нар тухайн хүнийг амьсгал одоо эхний амьсгал авахд бол хийн холимог нь за жишээлбэл энэ дээр одоо азотоор амьсгалуулад хүчлэр хүчин 19%-тай 1% уршуулагчтай байлаа гэж ингээ ийм холимогоор амьсгалууллаа гэж бодоход эхний амьсгал дээрээ бид нар шууд одоо цулцсанд alveolar concentration тий газ concentration үүсэхгүйгээр шууд ойролцоогоор 40% шууд тус руугаа шилжчихдэг гэсэн дараа нэвчигч нар айгүй өндөртэй учраас. Тэгээ ийм тохиолдолд бол одоо 66.7% шууд одоо азот болоод за 1.7% илүү өтгөрөлтэйгээр уршуулагчийг авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр дахиад нөгөө тавтан одоо амьсгал авах үед илүү өртгөн дахиад нэг хувь дээрээ нэмэгдээд үлдсэн энэ одоо хийн цус руу шилжсэн байгаа азотын оронд дахиад хийн холимогийг аваад ингэж second gas effect байдлаар ингэж хэрэглэх юм бол эйгүү хурдан одоо хүрэх одоо макийг нэгдүгээр байлгах тий тухайн хүний мэдээлжүүлэх түвшинд айгүй хурдан хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ эффектийг ашиглаж бид нар ялангуяа хүүхдийн практикт хэрэглэж болдог байна. Гэхдээ энэ одоо азотын хийн одоо гаж нөлөө зэрэгс болоод бол ер нь харьцангуй багсан. Гэхдээ ер нь бол хэрвээ одоо яаралтай тохиолдол юм уу second gas effect-ийг ашиглах шаардлага гарах юм бол ийм механизмаар ажилладаг байна. За өмнө дурдж байсан энэ одоо үснэгтийг харуулж байна. За түрүү дурдж байсан цус болон хийн одоо усан дахь чанар нь бол 0.45 буюу дисфтран бол маш өндөр тухайн хүн хийн нэнгүүд одоо тухайн хүнд нь гэсэн санаа. Гэтэл азотын хувьд болохоор мөн адил боловч хангалттай биднэрт одоо хүчтэй гэсэн санаа бол биш. Танаа хүч нь бол харьцангуй багатай байдаг. За энэ болохоор тухайн хий ямар одоо механизмаар одоо үйлдэлийн механизм нь ямар вэ гэдгээс шалтгаална гэсэн санаа. За тэгвэл үргэлжлүүлээд бид нар макийг ярих шаардлага гарна. За ер нь бол одоо унтуулгын аппаратын дээр бид нар уршуулагчийг хэмжихтэй мэдээлжүүлэхийн түвшин ямар байна вэ гэдгийг харахын тулд заандаа л макийг харж. За энэ мак гэдэг ойлголт нь өөрөө юу юм бэ? Яагаад энэ макийг ингээд чухалчилж авч үзээд байгаа вэ гэдэг талаар илүү ярья гэж бодож байна. За макийг тодорхойлохдоо энэ бол дандаа номон дээр тодорхойлсон, за апдейт дээр тодорхойлснуудаар байгаа. За тухайн одоо уршуулагчийн хүчийг бид нэр хэмжихийн тулд за нийт хүн амын 50% нь одоо painful surgical stimulation буюу одоо дотор мэсийн хүрцээр юм уу эсвэл өвдөлтийн цочруулаар цочруул өгөхөд 50% нь бол тухайн хүн to prevent movement буюу хөдлөхгүй байхад зорилготой одоо хөдлөхгүй байхад шаардлагатай концентрацийг хэмжиж гаргаж ирж байгаа нь minimal alveolar concentration. Тэгэхээр тухайн хийн дээр бол ямар байна гэдэг нь аюул чухал гэдэг байна. Тэгэхээр ер нь бол мак гэдэг бол потенцидээ бид нэр одоо үзүүлж бодож болно гэсэн санаа. За тэгвэл одоо 20 дугаар зууны үед яг ихэнх үедээ бол яг уршуулагч ингээд нээгээд яг яаж үйлчлүүлээд байгаа вэ гэдгийг сонирсон байхгүй. Тэгэхээр энэ Mayer болон Overton-ы conclusion байдаг. За энэ бол аюул нэлээд алдартай. Тухайн уршуулагчийн хүч бол ерөөсөө л одоо тосон тусмаа чанартай хамаартай байх боломжтой юм аа. Тос болон усны одоо усан дахь чанар ихтэй байх тусмаа тухайн одоо уршуулагч илүү хүчтэй гэдэг санааг бол гаргаж ирж ирсэн. 1900 одоо 60-аад оны үед гэсэн үг. 60-70-аад оны үед бол энэ онол нэлийн хүчтэй явж исэн байна. Тэгэхээр тухайн энэ онолоос үүдээд одоо anesthetic agents буюу уршуулагчид бол primary target нь буюу анхдагч тэр target нь бол липид юм байна. Тийм болохоор энэ тархинд айгүй одоо үйлдэл нь хамгийн түрүүнд очиод байгаа юм байна гэдэг нөхцөлийг одоо гаргаж ирж исэн гэсэн санаа. Гэтэл энэ Nicholas Franks гэд эдгээр эрдэмтэд болохоор энэ байдлыг бол үүсгэж гаргаж ирсэн. Тэгээ энэ нь болохоор 1970-аад оноос эхлээд энэ үзэл гарч ирсэн гэсэн үг. За өмнө нь тайлбарлахдаа бол тухайн липид усан дахь чанар нь айгүй чухал байдаг юм байна. Тэр affinity of fat гэдэг нь айгүй чухал байна. Тэгэхээр мэдрэлийн эсийн гадна л мембраны гадна талыг уршуулагчид ингэж бүрхээд тэгээд тухайн хүнийг ухамсар тухайнгүй болгож байна гэдэг онолыг тайлбарлаж гаргаж ирсэн байдаг. Гэтэл 1970-аад онд энэ Nicholas Franks гэдэг хүмүүс болохоор альбумын болон уурагтай холбогддогтой холбоотой байна. Тэрнээс одоо шууд тосон тусамтай чанартай нь бол тийм холбоотой биш байна. Өөхөнд очиж байгаа тэр үүтэй холбоотой биш байна гэдэг онолыг гаргаж ирснээр энэ онол батлагдчих. Одоо бид нэр бол дандаа уурагтай холбогдох чанартай байна. Одоо Йоны сугтай холбогдох чанартай холбоотой юм байна гэдэг дүгнэлтийг гаргаж ирсэн гэсэн санаа. За тэгвэл neurophysiologic одоо effect гэдэг нь юу вэ гэхээр бид нар бол дандаа тухайн одоо ууршуулагч бай, ямар нэгэн унтуулгын эмигч бай, дандаа GABA рецептор дээр очиж одоо цаад болох үйлдэл үзүүлснээрээ тухайн хүнийг унтуулдаг гэж үздэг. Гэтэл ууршуулагч бол ганцаараа энэ рецептор дээр очдог зүйл огтхонч биш юм байна. Бидээж бид нар одоо presynaptic, postsynaptic, synapse-ийн завсар үйлдэл үзүүлээд ингээд унтуулж байгаа гэж боловч
тухайн хий болгон дээр ялгаатай байна. Тийм болохоор бид нэр одоогийн хийн сонголт бол ялгаатай байгаа шалтгаан нэг юм байна. За жишээлбэл GABA дээр бид нэр ялангуяа эфирийн үйлдэлтэй буюу дисфлуран, изофлуран, севфлураны хувьд бол энд одоо ингибиторыг өөр гүйцэтгэж болдго юм байна. Гэтэл азот болон бусад одоо төрлийн органик биш ууршуулагчд нь энэ суугт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байна гэдэг нотлохонууд гарч ирсээр байна. За мөн ууршуулагчд бол митохондрийн үйл ажиллагааг дарангуйлах үйлдэл үзүүлдэг буюу цахилгаан гинжин урвал гэдэг тийм энэ гинжин урвалыг одоо сад болох замаар тухайн хүнийг унтуулах, тухайн одоо митохондрийн үйл ажиллагааг дарангуйлах нөлөөлөл бас байдгийн мэн шүү гэдэг зүйлүүдийг ингээд нээж гаргаж ирсэн гэсэн. За энэ дээр одоо илүү дэлгэрэнгүй гаргаж ирсэн зүйл нь болохоор за ямар рецептор дээр очиод ямар үйлдэл үзүүлээд байгаа юм бэ гэдэг зүйлд гарч ирсэн гэсэн үг. Тэгээ ер нь бол GABA дээр үйлдэл үзүүлж байгаа болон энэ AMPA гэдэг рецептор байгаа тийм энэ рецептор дээр үйлдэл үзүүлж байгаагаас шалтгаалаад одоо хүч нь айгүй чухал байдаг гэсэн санаа. За одоо хэрэглэж байгаа изофлуран, севфлураныг хамгийн түгээмэл ингээ практикт яагаад хэрэглээд байгаа шалтгаан нь бол энэ хоёрыг хоёуланг нь блоклдог. За дээрэс нь айгүй чухал зүйл нь болохоор натрийн болон кальцийн цугийг блоклдохоор маш чухал байгаа. Ер нь бол гиперполяризейшн үүсгэж тухайн хүнийг унтуулах шин чанар үзүүлж байгаа. Тэгвэл энэ хідэн сувгийг рецепторуудыг блоклж байгаас хамаараа тухайн айгүй хүчтэй үйлдэл үзүүлж байна гэж үздэг. За тэгвэл одоо азот болон хиноны хувьд болохоор ялгаатай байхгүй. Энэ нь болохоор энэ бусад одоо натрийн сувг, кальцийн сувг нөлөөлөхгүй байна. Дээрээс нь гаж нөлөө ихтэй байна гэдэг үндслээр одоо бол түгээмэл хэрэгэлдэг. За энэ зурган дээр аягүй дэлгэрэнгүй тайлбарсан байхгүй. Биднэрт бол яг хуу синапсын өмнөх синапсын дараах одоо бид нар кальцийн илгараад кальций дээр бол аягүй чухал үйлдэл үзүүлж байгаа. Да дээрээс нь GABA болон GABA рецептортой холбогдсноороо хлорын ионы сувг нэгдээд илүү одоо гиперполяризейшн болгоснороо тухайн одоо унтуулах шин чанарыг үзүүлээд байгаа. За энийг бол одоо IV agent үздэг байна. Тэгээд inhalation agent үзэж байлалан дээр нь үйлдэл үзүүлж байгаа. Тэгэхээр гол ойлголт нь юу вэ гэхээр тухайн одоо эсэд туйлшрал үүсгээд одоо таймын хувьд за энгийн үедээ бол бид нар хлорын ион нэгдээд хлорын сувг нэгдээд гиперполяризейшн байдлаар үйлдэл үзүүлэхэд эсэд бол дандаа сөрөг одоо энэ гиперполяризейшн байдалд ороод тэгээд хэсэг хугацааны дараа буцаад үйлдэл нь олоор болвол эсэс буцаад гадагшилж байгаа. Гэтэл энэ одоо GABA рецептор GABA энэ рецепторынхаа альва дээр очиод блок үүсгэх юм бол энэ гиперполяризейшн үргэлжилсээр л байх. Тэгэхээр энэ шин чанараас нь үлдээд бид ууршуулагчийн шин чанар ямар байгаа юм тий гол одоо үйлдэл нь бол энд явагдаад байгаа гэсэн санаа. Тэгэхээр ямар рецептор дээр хаана үйлдэл үзэж байгаа нь айгүй чухал. Гэхдээ энэ нь зөвхөн одоо ууршуулагч GABA дээр очиод блоклох замаар үйлдэл үзэж байгаа гэсэн санаа бас биш юм байна. Одоо хаана ямар үйлдэл үзүүлж байгаа, ямар сувгийг блоклж байгаа гэдэг нь айгүй чухал. Тухайн ууршуулагчийн шин чанарыг мэдэх нь айгүй чухал байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бид нар бол макийг хэмжээд одоо гол макийг хэмжиж байгаа гол одоо зүйл нь болохоор immobilization байх гэдэг буюу хөдөлгөөнгүй байх гэдэг. Түрүү тодорхойлсон дээр байсан to prevent movement буюу ерөөсөө хөдөлгөөнгүй байх зорилготой. Хаалгаан дээр тухайн хүнийг хөдөлгөөнгүй байх зорилготойгоор макийг хэмжиж байгаа гэсэн санаа. Тэгэхээр энэ mobilization гэдэг ойлголт өмнө нь бол дандаа brain дээр явагддаг юм байна. За дүн мэдрэлийн системийг ингээд бид нар дарангуйлчаараа тухайн хүнийг хөдөлгөөнгүй байлгаад за тэгээд унтуулд юм байна гэдэг ойлголт байсан бол одоо 1970 оноос хойш болохоор дандаа spinal cord дээр байдаг. Spinal cord дээр бидэрхой хэмжээгээр үйлдэл үзүүлж immobilization байлгаад тэгээд тухайн хүний хаалгаан дээр хөдөлгөөнгүй байлгадаг гэсэн. За тэгвэл энийг тайлбарлахдаа яг ямар үйлдэл үзүүлдгийг тухайн ууршуулагчийг макийн хэд дээр байрахад ямар тухайн хүнд ямар үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг тайлбарч байгаа гэсэн. За одоо бол макийн талаар илүү тодруулж ярина. За энэ дээр болохоор бид нар 0.25 мактай байхад тухайн хүн амнеси үүсдэг юм байна. За 0.5 мак дээр байхад тухайн хүн unconscious үйлдэл үзүүлдэг юм байна. За энэ хоёр үйлдэл бол хоёулаа бидэнд дандаа мэдрэлийн систем холбоотой. Гэтэл immobility гэдэг нь болохоор дандаа spinal cord дээр холбоотой. Тэгэхээр бид нар макийг нэг дээр байлгана гэдэг шалтгаан нь бол бид нар immobility байлгах гэдэг шалтгаан гэсэн. За тэгвэл нэг дээр байлгачиж immobility болно. За тэгвэл яагаад амнеси гэдэг нь өөрөө яг хаана нь үйлдэл үзүүлээд байгаа юм бэ? За тухайн хүнийг бид нэр ууршуулагчийг нээгээд 0.25 дээр байрж байхад тухайн хүн бол гараатгаарай, нүдээ нээгээрээ гэд хариулж чадна. Одоо эмчтэй хариулж чадна гэсэн үг. За ийм байна. Тэгээ энэ жоохон өвдөд байгаа мó гэд хариулж чадна гэсэн үг. Энэ л хороо бид нарт амнеси үүсэхгүй гэсэн санааг өгөхт биш. 0.25 гэдэг одоо мактай байна гэдэг бол тухайн хүнд антиградны амнеси үүсгэсэн гэсэн санаа. Энэ амнеси үүсгэсэн буюу тухайн үедээ өвдөж юм гараатгаараа нүдээ нээгэрэг гэдэг зүйлийг огт санахгүй байгаа зүйл нь бол тухайн ууршуулагчийг нээснээс хойш 0.25 мак дээр босон тул тухайн хүн амнеси үүссэн гэсэн үг.
Гэхдээ биднэрт хариулж чадна. Одоо бид нар unconscious болгоогүй, immobility болгоогүй учраас тухайн хүн хариулж чадна. Гэхдээ дараа нь санахгүй. Энэ нь болохоор антиградны амнеси. За энэ нь хаана үйлддэг вэ гэхээр hippocampus болон amygdala дээр буюу medial temporal lobe дээр үлдэн илэрдэг гэсэн санаа. Тэгэхээр эдгээр бол айгуу чухал одоо cortical structure гэсэн. Тэгэхээр энэ нэр айгуу одоо 0.25 дээр амнеси үүсгээд байна гэдгийг ойлгох нь чухал байх нэ. За тэгвэл unconsciousness гэдэг бол дандаа cerebral cortex дээр үлдүүлж байгаа. За бид нар маркийг 0.5 дээр байрлуулад явхад бол cerebral cortex дээр очиод тухайн хүнийг хумсар тухаангүй хумсар тийм хариу үйлдэлгүй болгож эхэлдэг гэсэн. Тэгэхээр 0.5 марк дээр барихын тулд cephalopolyp дээр хүү, esophageal дээр хүү гэдгийг өмнө ярьжсэн тийм. За тэгвэл immobility гэдэг бол дандаа spinal cord дээр байдаг юм аа. Тэгэхээр supraspinal effect үзүүлж ийж тухайн хүнийг хөдөлгөөнгүй байлгаж байна гэдэг ойлголт байна. Тэгвэл энэ дээр хэд хэдэн асуулт гарч иж байгаа. Амнеси үүсгэж байгаа тухайн хүн одоо сэрсэн юм шиг биднэрт хариу үйлдэл үзүүлээ. Тэгээ гараа атгаад, хилээ гаргаад энэ үйлдэл үзүүлж байгаа ч гэсэн антиградны амнеси бол үргэлжсээр байдаг 0.25 байгаа бол. Unconsciousness гэдэг нь тухайн хүн ямар нэгэн байдлаар unresponsible те хариу үйлдэл үзүүлэхгүй байх нөхцөлийг үржин. Immobility байлгах гэж бид нар хаалгааг ихтлэг нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг байна. За тэгвэл энд одоо тухайн хүн энгийн одоо тий байглаараа ингээд naturally sleep байдал за тэгээд unconscious байдал гэдгийн ялгаанууд нь юу вэ гэдэг талаар ярих болно. За түрүүний amnesia гэдэг ойлголтыг дэлгэрэнгүй авч үзэж байгаа гэсэн үг. За amnesia гэж юу юм? Бид нар яг ямар одоо хаана үйлдэл үзүүлээд байгаа гэдэг нь чухал. За амнеси гэдэг нь ойгуудлынхаа дотор антиградны амнеси үүсгдэг 0.25 маркер. За тэгвэл энд аягүй чухал зүйл нь болохоор hypothalamus дээр очиод amygdala дээр очиод дарангуйлж байгаа үйлдэл нь яг ямар үйлдэл үзүүлээд байгаа вэ гэхээр explicit memory болон implicit memory гэдэг зүйлийг дарангуйлдаг гэсэн үг. За implicit memory гэдэг нь болохоор юу вэ гэхээр тухайн хүнд ямар нэгэн байдлаар заалгааны өрөөнд тухайн хүнийг унтуулах болоод тэгээд ууршуулагчийг нээгээд гарт нь ингээ хурж байгаа, ярьж байгаа, эмчийн хийлж байгааг бол буцаад ярих чадваргүй болно гэсэн үг байхгүй юу? Хүлээж авсан мэдээлэлээ буцаад гаргаж байгаа бол explicit memory, харин дотроо одоо гүн хадгалагдсан memory нь болохоор implicit memory байдлаар илэрхийлэгддэг гэсэн үг. За тэгвэл хамгийн түрүүнд дарангуйлагддаг зуюуг hippocampus нь болохоор хамгийн түрүүнд 0.25 марк дээр дарангуйлагддаг байна. Энэ implicit memory. За тэгээд дараа нь болохоор implicit memory гэдэг нь болохоор дарангуйлагддаг юм байна. Энэ amygdala дээр байдаг юм байна гэдгийг тайлбарласан гэсэн үг. Энийг тайлбарлахдаа хулган дээр туршилт хийсэн байхгүй юу? За implicit memory-г яаж үүсгэсэн бэ гэхээр тухайн одоо хулганыг нэг өрөөнд оруулаад өрөөний буланд очиод тог цохино гэдэг одоо memory үүсгэсэн гэсэн үг. За тэгэхээр тэр хулганаас за тэр буланд очиод тог цогт юм байна. За тэгвэл энэ implicit memory дээр нь нэмээд одоо дуу гаргасан байхгүй. Тухайн дуу гарахад тухайн одоо тэр хэсэг дээр очих юм бол одоо тог цохино гэдэг тийм memory үүсгэсэн гэсэн үг. Тэгэхээр аль нэг нь үүсгэсэн байхгүй. Implicit болон explicit болон implicit memory-г нь үүсгэсэн гэсэн үг. Тэгээ энэ тохиолдолд туршилт хийгээд тэгээд esophageal унтуулсан байхгүй. Тэгэхэд esophageal 0.25 маркаас эхлэхэд тухайн одоо газар очиод тог цохино гэдгийг тэр memory нь бол унтарсан байсан гэсэн үг. Тэгэхээр ингэж одоо тухайн одоо туршилтыг баталсан байна. Хулган дээр баталсан байна. Тэгэхээр хамгийн түрүүнд explicit memory-г тухайн хүнд дарангуйлаад implicit memory буюу энэ нь болохоор тэр amygdala дээр буюу тухайн хүний одоо айдас сэтгэл хөдлөл бүх зүйлийг хариуцдаг amygdala төвийг дарангуйлахын тулд энэ explicit memory-гаас илүү хэмжээгээр бид нар концентрат шаардлагатай бол. За бас нэг чухал зүйл нь юу ажиллах вэ гэхээр бид нар amnesia үүсгэж байна, антиградны amnesia үүсгэж байна гэдэг дээр нэмэгдээд энэ explicit memory, implicit memory дээр бас чухал зүйл нь болохоор тухайн хүнийг ингээд ууршуулагчаар юм уу эсвэл одоо IV agent-үүд зарим IV agent-үүд бол үүсгэн. Тэгээ тухайн хүн яг одоо доторх айдас хүйдэстэй тийм сэтгэл хөдлөлөө ягаад унтуулах үед яг одоо хөөрлийн үе гэж нэрлээд байдаг шалтгаан энэ юм байна. Тэгэхээр нөгөө хөөрлийн үе буюу тухайн хүн өөрийнхөө дотор байдаг тэр amygdala дээр байгаа тэр memory-го ил гаргах процесс бол explicit memory нь болохоор дарангуйлагдсан учраас amygdala-гаар илэрхийлэгдэж байгаа тэр сэтгэл хөдлөл нь одоо дарангуйлагдсны дараа илэрх ёстой гэсэн үг тоххой. Тэгээ тэр илэрхтээ тухайн хүн ууртай юм уу эсвэл айдас хүчтэй юм уу эсвэл тогшин юм уу гэдэг байдлыг илэрхийлж байгаа нь энэ memory хангалттай дарангуйлагддаг баг гэсэн үг. Тэгээ бид нэр 0.25-аас 0.5, 0.7 болгох энэ процесст бол энэ implicit memory-ийн дарангуйлагдаад унтдаг гэсэн үг байхгүй юу? Дараагийн тайлбарлах зүйл нь болохоор unconscious буюу одоо ухамсар тухаангүй болох. Тэг яагаад ухамсар тухаангүй болгож байгаа вэ? За энэ ухамсар тухаангүй болгоод хангалттай биш
гэсэн санааг илэрхийлж байгаа. 0.5 марктай болгож байгаа нь unconscious байдалд болно. Тэгэхээр тухайн хүнийг унтуулчлаа гэдэг 0.5 таа болгоод мэдсэл хийх юм бол хөдлөнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр immobility байх шаардлагатай гэсэн үг. За энэ unconscious байдлыг болохоор илүү ингээд нарийн тайлбарлаж байгаа байхгүй. Номон дээр бол илүү дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа. Би болохоор тийм мэрэгжлийн neuroscience тийм хүн биш учраас ерөөхдөө нэг тайлбарлана гэсэн үг. За ер нь бол бид нэр unconscious байдал гэдэг нь яг ямар байдал төрөд байгаа вэ гэхээр core self буюу яг би хүн яг үж орчуулах юм мэдгүй. Гэхдээ би хүн гэд орчуулчих байгаа байдал нь өөрөө in narrative, higher order, agency, sentience гэд энэ бүтцүүд нь ингээд тэгш байж ич бид нар бол тухайн хүн би хүн тухайн ямар нэгэн байдлыг за гүйцэтгэдэг орчин байгаагаа ухамсарладаг. Тэгээд мэдрэмж хүртгүйгээ ойлгодог, гүйцэтгэдэг. За тэгээд миний одоо өнгөрсөн тэр биографи байдал өөрийн түүх гих мэтчлийн зүйлийг хадгалаад ингээд wakefulness байдалд бид нэр сэрүүн байх үедээ байдаг бахнэ. Бид нэр deep anesthesia болгоод тухайн хүнийг ингээд унтуулад ухамсар тухаангүй болгоно гэдэг маань энэ бүх процесс одоо илүү одоо core self байдалд илүү ойртоод энэ байдлыг бид нэр ерөнхийдөө бол алдагдуулдаг гэсэн үг. Narrative буюу одоо хүүрнэсэн одоо тухайн хүний өөрийнх нь тэр биографи зэрэг бүх зүйлийг ингээд дарангуйлах нөхцөлийг бол бүрдүүлдэг гэсэн санаа юм байна. За тэгэхээр тухайн хүнийг бид нэр ухамсар тухаангүй байна гэдэг нь тухайн үед өөрийгөө болон орчин тойрноо мэдэрсэн ч санахгүй байх нөхцөлийг бид нэр unconscious байдалд ингээд оруулаад гэсэн санаахгүй ууршуулагчээр дамжуулаад. Гэтэл бас нэг чухал ойлголт нь юу вэ гэхээр энэ cortical areas дээр байрлаж байгаа энэ default mode network dorsal attention network. За энэ дээр хамгийн чухал анхаарах зүйл нь бид нэр яг юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр одоо natural sleep тэгээд deep anesthesia хоёрын ялгаа нь өөрөө яагаад юм бэ гэхээр natural sleep бол тухайн хүн унтчих нөхцөлд одоо ямар нэгэн гаднаас чанга дуу зорчруулахгүй тухайн хүн сэрэх боломжтой. Гэтэл deep anesthesia дээр байгаа хүн яагаад тэр цочруул, мэдслийн цочруулд ингээд хариу урвал ингээд ямар нэгэн байдлаар өгөхгүй байгаа вэ гэдэг зүйлийн талаар ярьж байгаа гэсэн. Тэгвэл энэ гурван төв аягүй чухал байгаа байхгүй. Default mode network, тэгээд executive control network. Default mode гэдэг нь болохоор ер нь бол anterior posterior medial cortical region дээр байрлаж байдаг. Энэ байрлалын явд харуулж байгаа. Энэ хэсэг бол тухайн хүн ямар нэг ирээдүйд төсөөлж байгаа тархины идэвхтэй тийм даалгавар биелүүлээгүй байдлыг илэрхийлдэг төв юм байна. Гэтэл ECN гэдэг төв нь болохоор харьцангуй тухайн хүн ямар нэгэн байдлаар юм анхаарал төвлөрүүлж байгаа энэ нөхцөлийг бүрдүүлдэг. Тэгтэл тухайн хүн natural sleep дээр унтж байгаа тохиолдолд бол энэ хоёр мод хоёулаа одоо унтардаг байхгүй тухайн хүн унтсан байдалд. Гэтэл salience network буюу энэ төв болохоор илүү энэ хоёрыг одоо холбож өгдөг төв юм байна. Neuroscience-ийнхаа хувьд бол илүү ингээд өөр байж магадгүй. Миний ойлгосныгоо би тайлбарлаж байгаа хгүй. Salience network гэдэг нь болохоор одоо байгалийн нойруу эсвэл deep anesthesia нойруу гэдгийг одоо зааглаж өгдөг ганц зүйл гэсэн үг. Энэ network-ийг бид нэр дарангуйлснараа тухайн хүнийг natural sleep-ээс ялгаж өгч байгаа гэсэн үг. Энэ төв болохоор тухайн хүн ингээд аль network-ыг унтраагаад ингээд унтж байгаа тохиолдолд бид хүнд ямар нэгэн байдлаар сэрээрээ тэгэх юм бол буцаад сэрж байгаа нөхцөл бол энэ network идэвхтэй байгаагийн шинж. Энэ гурвуулынгийн дарангуйлаад явчих юм бол бид нэр шууд unconscious байдалд оруулаад deep anesthesia general anesthesia дор тухайн хүнийг унтуулж байгаа нөхцөл ахны. За дараагийн чухал зүйл нь болохоор immobility байгаа байхгүй юу? Immobility гэдэг нь болохоор макийг бид нэгдэр байлгах зорилготой гэсэн. Хэвийн физиологийн механизм бол тухайн ямар нэгэн хүн өвдөлтийн зочрол юм уу одоо хариу оруулах байдлаар булчингийн рефлексүүд байдаг. Тэгэхээр энэ рефлексийг бид унтуулгын бодисын тусламжтайгаар дарангуйлж immobility байдалд хүргээд байгаа гэсэн үг. За ерөнхий процесс нь болохоор бид тухайн нухсанд ирж байгаа мэдээллийг afferent болон efferent ширхгээр мэдэрдэг. Тэгэхдээ энэ хоёр afferent болон efferentийг хоёулангийн дарангуйлах үйлдэл үзүүлдэг ч гэсэн хаалганы үед нэр unconscious байдалд оруулаад immobility байдалд оруулна гэдэг маань тухайн хүн өвдөлтийг мэдрэхгүй байгаа санаа гэсэн ерөөсөө биш. Одоо өвдөлтийн зочролыг бол мэдэрнэ. Гэхдээ efferent дээр ventral horn нь дарангуйлагдсан учраас булчин ерөөсөө хариу урвал болгож агшиж хөдлөхгүй байгаа гэсэн. Тэгэхээр ууршуулагчаар унтуулсан тохиолдолд энэ хоёр зам дээр бид нэр блок үүсгээд мотор нэрийн блоклох замаар одоо тухайн хүн хаалган дээр хөдлөхгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хаалганы туршид бол тухайн хүн бол өвдөлт мэдэрнэ. Гэхдээ тэр ирж байгаа мэдээллийг бол блоклох замаар үйлдэл нь гардаг гэсэн үг. Тэгэхээр энэтэй холбоотой бол бид нар immobility байдалд оруулж байгаа. Энэний гол ойлголт нь юу вэ гэхээр
булчин сулруулагчийг хэрэглээгүй байхад ч гэсэн ууршуулагчаар дамжуулаад булчин сул байгаад байгаагийн шалтгаан нь байхгүй. Хариу уруулал үзүүлэх ямар одоо хөдөлгөөний зочролт хариу уруулал үзүүлэх ямар нэгэн булчингийн мотор нэрээр блоклогдсон байгаа учраас энэ булчин хөдлөхгүй байх гэсэн. GABA рецептор дээр нөлөөлдөггүй, AMPA дээр нөлөөлдөггүй гэдэг нь айгүй чухал байгааг шалтгаан нь одоо IV эйжентүүд болон ууршуулагчдын хувьд болохоор GABA дээр блок үүсгээд гиперполяризейшн үүсгээд тухайн хүнийг бол унтуулж байна. Гэтэл энд макийг ихсэхтэй мэдээ хүчирхний төвшөнтэй хамгийн чухал одоо зүйл нь болохоор энэ натрийн хоног сувг гэдэг юм байна гэдэг одоо туршилтууд хийсэн маа. Энэний үгсэг вэ гэхээр интертекалаар эмийн бацыг хийхэд одоо натрийн хоног сувг блоклогдож байгаа. Тэгээ энэ тохиолдолд мак үсэж байна гэдэг туршилтууд хийсэн байхгүй. За мөн ээг холбоод тухайн хүнд одоо immobility те ээг холбоод тухайн хүнийг хүн унтууллаа гэж бодоход тухайн хүн хөдөлж гин үгүй юу гэдгийг үзэхэд одоо ээгийн тохионууд нь immobility бол ямар ч хамааралгүй байна гэдэг дүгнэлтүүдийг гаргаж ирсэн байна. Тэгээ энэтэй холбоотойгоор болохоор энэ зөвхөн одоо ventral horn те efferent блоклогдохоос гадна энэ CPG концепт болохоор энэ одоо автомат команд булчингийн автомат командууд нь ч гэсэн блоклогдох замаар бид нар булчин сулруулах үйлдэлтэй юм шиг ингээд харагддаг гэсэн үг. Гэхдээ үндсэн процесс нь бол юм байдаг бахнэ. Өмнө нь хэлж байсанчлан бид нар макийг нэг дээр байрлахын тулд ууршуулагчийг хэдээр өгөх вэ гэдэг нь айгүй чухлаа. Энэ процентоор илэрхийлэгддэг юм аа. Эсвэл даралтаар илэрхийлж болно гэж хэлжсэн. За энэ дээр болохоор одоо халаатаны харуулсан байхгүй 0.075 мактай байлгахын тулд бид нар 5.7 одоо метр мөнгөс байхын даралт байж гинэ гэж ойлгож болох нь байна. Тэгэхээр за жишээлбэл севлроны хувьд гэх юм бол 2%-аар өгж яхад мак нь 1 буюу immobility төвшөнд хүрэхэд 2% шаардлагатай даралтын хувьд 16 мм мөнгөсний байгаа нь гэдэг бахны. За тэгэхээр энэ бас нэг одоо чухал зүйл нь болохоор mac aware, mac awake, mac bar гэж юу вэ гэдэг ойлголтуудыг айгу чухал. За тэгвэл түрүүний тайлбарлаад байгаа зүйлүүдийг л энд тааруулаад байгаа байхгүй mac awake те awake байдалд оруулж байгаа гэсэн тухайн хүн amnesia үүсэж байгаа. Энэ 0.3 mac байна. За 1 mac болвол immobility буюу to prevent movement байна. За тэгвэл surgical те 90% нь хүргэе гэвэл бид нар 1.5 mac-аар өгөх нь байна. 2 mac-аар өгье гэвэл mac bar үүснэ гэд. Энэ ойлголтуудыг айгу чухал санджаах хэрэгтэй. Мак бол өмнө нь дурдж байсан 40 настай далайн түвшинд амьдардаг хүний дундаж үзүүлэлтээр бид нар макийг нэг байна гэж тооцдог. Гэтэл маш олон зүйл макад нөлөөлдөг. За эхнийх нь болохоор энэ isoflurane, sevoflurane дээр харуулж байгаа. Isoflurane бай, sevoflurane бай аль нь нас ахих тусам мак буурдаг. 70 настай хүнийг макийг бид нар нэг дээр байрлахын тулд sevoflurane-ыг 1.7-оор өгөх. Залуу насны хүнийг макийг нэг дээр барихын тулд 2 гараа өгөх. За тэгвэл яагаад хүүхдэд илүү концентрац хэрэгтэй болдгийг настай хүнд концентрац яагаад бага болдгийг шалтгаан энэ бахны. За нөлөөлдөг макийг ихсгэх бууруулах нөхцөл гэж байна. За макийг ихсгэх хүчин зүйл болохоор дандаа эмийн нөлөө байдаг. Тухайн хүн ямар юм хэрэглэж байгаа шалтгаална. За тэгээд архины хэрэглээтэй бол энэ макийг ихсгэнэ. Нас залуу байх тусмаа мак ихсэх нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг байхгүй. За энэ дээр бас нөгөө сонирхолтой юм болохоор red hair гэж байгаа. Энэ болохоор улаан үстэй хүмүүс мак их байдаг. Яг нөхцөлийг бүрдүүлдэг байна. За гэтэл мак буурдаг одоо бууруулах нөхцлүүд гэж байгаа. Тэр нь болохоор одоо мак багтай гэсэн үг шүү дээ. Энэ настай хүн байна, эмийн хэрэглээ байна. Ялангуяа одоо энэ хүчтэй эмийн боцуудыг хэрэглэж байгаа тохиолдол. За тэгээд цочмогоор одоо архины хорлоо орсон тохиолдолд маш бага макаар бид нар унтуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн санаа юм байна. За тэгэхээр өнөөдрийн ярьсан зүйлүүд болохоор одоо зөвхөн мак те second gas effect-ийн талаар ярьсан боловч бид нар макийг ихсгэх бас өөр хүчин зүйлүүд байж болно. За тэр нь second gas effect гэн те маш хурдан хугацаанд макийг өрсгөх нөхцөл breathing circuit-ийг бууруулж байна. Энэ нь болохоор юу вэ гэхээр бид нар dead space-ийг багасгаад богинохон одоо амсгалын хүрээ хэрэглээд юм уу те тэгснээрээ breathing circuit байгаа волюмыг багасгаж маш хурдан унтуулах нөхцөлийг бүрдүүлдэг. За зарим тохиолдолд хүүхдэд бол эерэг хэрэглэдэг те энэ нь болохоор non rebreathing system-ээр шууд одоо маш хурдан унтуулах зорилгоор хэрэглэж болно. За амсгалын замыг дэмжих зорилгоор хэрэглэж болно. Reversible volume буюу бид нэр decrease одоо үлдэл нөөц эзлэгүүнийг бууруулах зорилготойгоор хэрэглэж болох нэ. Тэгэхээр макийг өсгөх маш олон аргууд байгаа. Дээрээс нь макийг ихсгэх бууруулах гэх олон зүйлүүд байдаг. За өнөөдөр болохоор өнөөдрийн сэдв юм байла. Тэгээд дараагийн сэдв дээрээ pharmacodynamic кинетикийн талаар ярих болно. Тэгээд надтай хамт байгаарай. Subscribe дараарай, like дараарай. Баярлалаа.